1696 он Франц улс. Францын өдөр тутмын хэвлэлд ийм мэдээ хэвлэгдэжээ. Хятадын эзэн хааны цэрэг Галдан хэмээх Үйлдийн хааныг ялсан тухай их тулаан ба ялгалт. 1696 оны 10 дугаар сарын 8-нд Хятадын нийслэл Бээжингээс дараах мэдээг хүлээн авлаа. Хятадын эзэн хаан энэ жил баруун хойд зүгт Бээжингээс 300 лигийн зайд орших татарын Үйлдийн хаантай дайтахад төвлөрчээ. Галдан нэрт энэ хаан Далай ламын хамгийн чухал дагалдагч байсан бөгөөд тухайн газар татарын ард түмэн өөрсдийн шашны тэргүүнэ гэж хүлээн зөвшөөрдөг байв. Гэвч Үйлдийн хаан болох түүний ах нас орсны дараа тэр шүтэн шүтгээ орхин хаан ширээнд залгамжлав. Амбиц ихтэй Галдан Ираны хааныг ялж Чинсийн баруун хэсэгт орших Камул Турфаныг байлдан дагуулсан байна. Эдгээр нутгаар Самаркандын худалдаачид Хятад руу зорчиж байсан бөгөөд Галдан тэдний замыг хаажээ. 1695 онд Галдан өөрийн амбицэд автсаар Хятадын эзэн хаанд хариалагдах татарын нутагт ойртож ан хийж байсан эзэн хаанд өөр бусад татарын ноёдыг урвуулан Хятадыг дайрахаар оролдож буйг мэдв. Эзэн хаан үүнийг мэдээд урьдчилан сэргийлэхээр шийджээ. Тэрээр 4 сарын турш бэлтгэл хийж 1696 оны 4-р сард эзэн хаан 100 мянган цэрэг болон 5 хүүгийнхээ хамт аян дайнд мордсон бөгөөд өөрийн оронд залгамжлагч Хон, Тай, Сиэг үлдээжээ. Түүнчлэн өөрийнх нь хамт Жизүт санваартнууд болох Гербион, Перейра, Томас нарыг авч явжээ. Галдан голын эрэг дээрх газруудыг батлан хамгаалж аян замаа бэхжүүлв. Гэвч уур амьсгал маш хүнд байлаа. Мордон өсөглөн, хүүтнээс болж олноороо өгөж, тэмээнүүдийнх нь ихэнх нь бас үрэгджээ. Эцэст нь тэрээр өөрийн хохирлыг нөхөж, дайснуудад овтлон бүр мөсөн ялав. Үйлдийн хаан зарим гол офицеруудыгаа хамт зүгтгыг оролцсон боловч өсөглөн зовлон тэднийг бүрэн дийлж, тэднийг бүгдийг барьж Бээжин рүү аваатсан байна. Хаан түүний гэр бүл цэргийн армин бүгд боолчлолд оржээ. Энэ ялалтын дараа эзэн хаан Бээжин рүү иргэн ирэв. Гэвч тэрээр дараагийн аян дайнд бэлтгэн зэвсгүүдийг засаж, шин цэргүүдийг цуглуулж байлаа. За, сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаартаа Монголын түүхэнд хамгийн маргаан дагуулсан түүнийхээ хэрээр бахархал төрүүлсэн их хаан Галдан мушигтын талаар өгүүлэх болно. Манай цуг сүүлийн дугааруудаараа маш өндөр хандлт авч байгаа. Та бүхэндээ баярлалаа. YouTube-ээс monetization авах эрх маань инх үнэгтлээ. Баярлалаа. Та бүхэн маань subscribe дарж манай цугийг захиалаарай. Хандлт өндөртэй байсан замун ажлын санал орж ирсэн. Харамсалтай нь бит сурчлах сайт байлаа. Цаашид манай цуг нь мөрийдээ тоглоом түүнтэй төстэй бүтээгдэхүүнийг сурчлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Энэ удаагийн дугаартаа дараах номнуудыг гол их сурвалж болгосон болно. За ингээд бичлэгээ таатай үзээрэй. Галдан мушигтын төрсөн анх Синг зүй бусаар алагдсны дараа цорц дөрөвдийн буюу 100 гарын төрийн нөхцөл байдал туйлын эзэгтэй цаг мөчтэй тулаад байв. Эрдэнэбаатар хунтайжийн хатан юм ага Синг хунтайжийн хөвгүн Цэвэр авданг 5 настай байсан тул Синг хунтайжийн дүү өөрийн төрсөн хүү төвдөж шавлан сууж буй Галдан мушигт руу загтал бичлээ. Галдан өөрийн багш Далай ламд 100 гарын нутаг руу буцаж буйгаа мэдэгдээд нутаг буцаж буйгаар энэ дугаараа эхлэе. Ингээд Галдан мушигт хаантай уулзъя. Галдан шашны сахилаа багштай буцааж өгөөд яаран ирж хуйлдагчдын эсрэг тэмцжээ. Тухайн цаг үед 100 гарын дотоодын нөхцөл байдал тун хэцүү болсон байсан бөгөөд дэрбээр юуны өмнө урвагч хуйлдагчдаас улсаа цэвэрлэж, улсаа дотоодын хямралаас гаргажээ. Галдан мушигтын анх Сингийн ихтгэлд ноёд алдрах шууж, данзан болон Цэнгийг алах хуйлдаанд оролцсон ч гэмгүүдэр үзүүлж байсан авгаах цөхөр увааш нарын хүчин түшиглэн Зодов цэцэн нарын эсрэг тэмцсэн юм. Ийхүү цэцнийг алсанд Зодов хөхнөр зүхтэн одож хошуудын ноёдыг төсчээ. Энэ тэмцэлд ойрдын чуулганы дарга агсан Очир цэцэн хааны нөлөө үнэмлэхүй жинг дарж байсан юм. Галдан төвдөөс ирмэгт Сингийн хатан агсан Очир цэцний охин Ануударыг хатан болгон авсан нь жухам чуулганы даргад дэмжлэгийг авахд дөхөн босаажээ. Ийхүү маш богино хугацаанд тэрбээр өөрийн улс төрийн дайснуудаас салсан түүний хийсэн хамгийн том алхмуудын нэг байлаа. 1676 онд Галдан бүх ойрдыг нэгтгэн 100 гар улсын хаан ширээнд суусан байна. Галдан хаан ширээнд суусныхаа дараа 100 гар улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг төвшөдгөн өөрийн байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авчээ. Тухайлбал тэрбээр хуучин цол хэргмийн тогтолцоог халж шин засаг захиргааны тогтолцоог бий болгосон. Ард иргэд нэг нутгаас нөгөөд дураар шилжүүлэхийг хориглон нийгмийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авсан. Хэрв ард иргэд өсөж өгөх аваас түүний эзэн ноёныг шидэх тогтолцоог бүрдүүлсэн байна. Үүнээс үзвэл тэрбээр 100 гарын дотоод улс төрийг бүрэн шинжилж улсаа хүчрхэгжүүлэх үндсийг тавьжээ.
Тэгвэл яагаад газар зүйн байрлалын хувьд Монголын баруун талд байгаа зүүн гар улс зүүн гар хэмээн нэрлэгдэх болов? Ойрдын чуулган дотроо баруун зүүн гарт хоёр хуваагдсантай холбоотой нэр бололтой байдаг. Ойрдын чуулганы баруун гарт нь хошууд, торгууд, зүүн гарт нь цорс, дөрүүд нар багтдаг. За хожим цорсууд хүчрхэгжиж өөрсдийн улсаа байгуулснаас зүүн гар улс хэмээн алдарших болжээ. Галдан мошигт хаан болсны дараа шийдвэрлэх ёстой гадаад олон асуудлууд байлаа. Тухайлбал баруун өмнөд зүгт Дундад Азийг хяналтандаа барих, тэдгээр улс орнуудад гарч байгаа бослого тэмцлийг дарах. Баруун хойд зүгт тэлж байгаа хаан торстой төлөлийн болгоомжтой харилцаж өмнөд Сибирийн бүс нутагт хяналтаа тогтоох. Баруун зүгт Казакийн олон аймагт нөлөөгөө тогтоож улмаар Каспийн тэнгис хүртэлх тал нутгийг эзэмшилдээ авах. Өмнө зүгт төвдийн өндөрлөгт шашнаар дамжуулан өөрсдийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх. Зүүн өмнөдөд хүчрхэгжиж буй Манччин улстай хөрш улсын ёсоор зэрэгцэн уршиж тэднийг хүчрхэгжихээс сэргийлэх. Зүүн зүгт халах монголчуудтайгаа учир зүгээ олгоцож нэгдсэн хүчээр Манжийн эсрэг зогсох зэрэг улс төр геополитикийн асар хүнд нөхцөлд буюу таван талтай дайсантай оршиж байлаа. Галдан хаан юуны түрүүнд Манж улстай худалдааны харилцаа тогтоохыг сонирхжээ. 1677 онд Илч зарж хөрш зэрэгэлдээ улсын хувьд эргэтгэж харилцах хүслээ илэрхийлжээ. Гэтэл Манжин инх амгалан хаан Өөлтийн аймагт угаас Очирт хаан, Аблай ноён, Галдан тайж хэмээн алба барьж явсан бүлгөө. Ер нь Бошгот хаан гэж илт зарж явсангүй хэмээн түүний хүслийг үл хэрэгсжээ. Энийн дөнгөж саяхан Далай ламаас гадна төгсөн Бошгот цолыг өгүүлсхийн хамт зүүн гар улсыг Манжийн хараат улс мэдээр үдсэн хэрэг байлаа. Энэ үйл явдлын дараа дөнгөж байгуулагдсан идэрмэг байгаа Манччин улстай энэ байдлаар өрсөлдөхгүйг ойлгосон Галдан Бошгот 1678-аас 1680 онд Дорнод Туркестан, Хами, Турпан, Кашгар, Яркент зэрэг газар оронд довтлон улмаар цаашлан агсаар Сайрам, Самарканд, Бухар хотыг эзлэн авсан байна. Тэр 1681 онд Тэнгэр уулын Киргизүүдийг довтолж цаасан Перганы хүн дэрүү нэвтрэн 2 жил орчим дайтаж тентхийн нилээд газрыг иргэшээлдээ оруулсан байна. Галдангийн баруун тийш хийсэн энэхүү аян дайны зорилго нь газар нутгаа өргөдгөх, эдийн засаг цэгийн чадамжаад нэмэгдүүлэхэд чиглэжээ. Галдан мошигтыг баруун зүгт хүч нөлөөгөө тэлж байх оронд Манжийн инх амгалан хаан халах монголчуудын дотоод хямралыг ашиглан өөртөө давуу байдал олж авах гэж хөндлөнгөөс хутхан оролцож байсан нь Галдан мошигтын нэгдсэн монголчуудын хүчээр Манжийн эсрэг хөдлөх бодлогыг 50 замаар хийх боломжгүй болгосон юм а. Галдан мошигтын зорилго нь бүх монголчуудыг нэгтгэж Манжийн төрөмгийллийн эсрэг тэмцэхэд оршиж байв. Ийхүү 1688 онд Галдан халахыг байлдан эзлэхээр цэрэг авч орсон байна. Энэ мэдээг сонссон Түшээд хаан Өндөргийгийн Занвазар тэргүүтээ халахын тэргүүнүүд Манччин улсаас хамгаалалт тэрэн орцсон нөхцөл байдлыг улам илүүтэйгээр хурцдагсан хэрэг байлаа. Тэрбээр халахын нутагт нэвтэрсэн авч халах монголчуудын дэмжлэг гүн дээр зүүн гарын хаант улсад Сэнгийн хүү Цэвэравдан төрийн иргэлт зохион байгуулсан дайран дээр давс нэмсэнтэй ижил зүйл байлаа. Инх амгалан хаан зүүн гар дахь Цэвэравдангийн энэхүү үйлдэлийг хамгийн таатай хүлээж авсан хүн байхаа. Зүүн гарын хүчрхэг удирдагч Галдан мошигтыг ард талаас нь тасдаж төлдүүлэх бодлогоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд Цэвэравданг ашиглахыг оролдох болж байн илж зарж түүнд янз бүрийн торог дурдан бусад эдээр бэлэг өгч бас Хятадд 300 хүртэл хүнтэй хөсөг явуулан худалдаа хийхийг зөвшөөрч байжээ. Цэвэравдан Галдан мошигттой шууд тулгаран байлдахыг бас гэж хүсэхгүй бөгөөд Манччин улстай ч мөн сайн харилцаатай байхыг хүсэж байлаа. Зүүн гарын нутгийг эргүүлэн авах гэсэн Галдан мошигтын оролдлого удаа дараа бүтлгүүцсэний дараа тэрбээр халах дах асуудлаа бүр тодорхой хэлбэл Түшээд хаан Өндөргийгийн Занвазар түүний ард буй инх амгалан хаантай уулзалт оролцоход чиглэсэн юм а. Манжийн хаан Галдан халахын нутгаас даруйхан гаргах арга хэмжээг төлөвлөж эхэлжээ. Инх амгалан хаан төвдийн Далай ламд удаа дараа илт зарж Галдан ятхан халахаас зайлуулан гаргах талаар хэрэгтэй бүхнийг хийхийг гуйн загсаар байжээ. Учир нь тухайн үед Төв ардад Манжийн эсрэг тэмцлийг гол хүчийг толгойж байсан Галдан мошигт болно. Тэрбээр шин залуу байгуулагдсан зүүн гар улсын идэрмэг хүчийг барьж байсны дээр Дундад Азийн нилээд улс орныг иргэшээлдээ оруулж хүч нөлөө нөсөөд байсан билээ. Тэр үед инх амгалан хаан Өөлтийн Галдан догшин гөрөөс мэт муу хүн. Ийм тул соёлыг дагахгүй хүчирхэн явж бие бэрх хол адын хязгаарт бүү хэмээн сэтгэн. Бидэнтэй тэмцэлтэн байлдаж сурах хэмээн. Үүний явдал муу харгис догшин сүргүү ёс журамгүй зүүг эвдэж гол хэлхийг цамууруулав хэмээн дурсжээ. Галдан бошигт хаан юуны түрүүнд Өндөргийгийн Занвазар Түшээд хаан нартай учир зүгээ ололцохыг хүсэж байсан ч
Манжин инх хамглан хаан тэднийг зүгээр л буцаагаад өгчихгүй нь тодорхой хэрэг байлаа. Зүүн гарын нутгаас холдсон халахын нутагт буй Галдан бошигтыг халах монголчууд төрөл төрөхтөн биш булаан эзлэгчийн нүдээр харж байсан нь тухайн цаг үеийн нөхцөл байдлыг туйлын хүнд болгож байлаа. Тэрээр манчтай хийх тэмцэлдээ халахын ноёдын дэмжлэгийг авах гэж хичээсэн боловч цагийн нөхцөл байдал нэгэнт ондоо зүгт иргсэн байв. Харин түүнд өвөр Монголын үзэмчин нутгийн ноёд ард иргэд тусалсан байдлыг багц чадхуй дээрдүүлсэн бөгөөд үзэмчин хушуунаас гадна ав хушууны ноёд ч Галданд дагаар орхоо ил далтаар мэдэгдэж байлаа. Тиймээс Галдан цэргийн хүчээ өмнө зүг чиглүүлж үзэмчин зүүн хушууны зүүн хойд хилд ойрхон орших соёл зуулын баруунтай Улхуй голын зүүн эрэг Улаан гэдэг газар будалжээ. Энэ үед инх хамглан хаан Галдан бошигтод шийдвэрлэх цохилт өгөхөөр бэлтгэлээ хангасаар байлаа. Харин энэ үед Манжин хязгаар нутгийн сайд Арнай хааныхаа зөвшөөрлгүйгээр Галдан руу довтсонд тэнд манж нар ихээхэн ялагдав. Энэ үйл явдалд Манжин хаан ихэд ундууцж Галдан хүчирхэгчхээс ил тимээж байсан нь түүний захианаас харагддаг. Тэрээр захианда Улаан будан химээх газар өндөр гигэн түшээд ханарыг Галдан хаанд хүлээлгэн өгнө хэмээн амласан юм. Гэвч энэ газарт чуулган биш байлдаан тулалдаан болохыг хоёр тал хоёул мэдэж байлаа. 1690 оны Улаанбадангийн тулалдаан. Улаанбуданд Галдан бошигт хааны цэргийг очиход Манжийн тал хэдийн газрын давуу байрлалыг эзэмшсэн байлаа. Манжийн талаас энэ дайнд сайтар бэлтгэж асар их ач холбогдол өгсөн байдаг. Инх хамглан хаан 100 мянган шилдэг цэрэг бэлтгэж өөрийн 2 дугаар ах хошоо элбэгчин ван Пүзү Юанд хол техник дагуулагч Жанжин цологч. Түүний туслагчаар хүү Юнтиг томилон 50 мянган цэрэг захируулан зүүн жигүүр болгосон. Одоогийн Хибэ мужийн Губэжоу хаалгаар замун 3 дугаар ах Чин ван Цин Нянт умар техник амаржуулагч их Жанжин цололгож мөн 50 мянган цэрэг захируулан баруун жигүүр болгон Сипун Кау хаалгаар тус давшуулахар болжээ. Иймээс Галдны цэрэг арга буюу их хүчинд цохигдсон тэмээгээр хэрэм босгон халахвчлан тулалдахаас өөр аргагүй болсон байна. Ийхүү 1690 оны 8 сарын гэхээр хоёр этгээдийн цэрэг тулгаран Галдан бошигтын цэргүүд илт давуу хүчинд цохигдож ихэсэн тул бууж өгөх хэмээн худал хилэн дайныг зогсоогоод цэргүүдээ аван 1690 оны 10 сарын сүүлчээр ононгийн орчмыг орхиж завхан хөнгүй голоор дарин ховдод хүрч суурьшжээ. Манжийн талаас ч их хохирол үзээд байсан тул Галдангийн энэ аргад мөн автсан байна. Энэ тулаан нь анханасаа Галданг дарах гэсэн инх хамглан хааны арга байсан бөгөөд өөрийн хэлсэнчлэн нэгдүгээрт цаг ожих, хоёрдугаарт хол явуулалгүйгээр их цэргийн хүчээр Галдан нэг мөсөн цохих хүслээ гүйцэлдүүлэхийг зоржээ. Энэ тухайга инх хамглан хаан хожим 1696 онд буулгасан зарлагтаа урд Улаанбаатангийн газар цэрэг отсон удаад би арга үсгэж Галданг нийслэл хотоос 700-ны газар өдөрдөн авчирсан бүлгээ хэмээн мэдэгдэж байсан юм. Улаанбаатангийн дайны дараа Галдан төлөлийн хүнд байдалд байжээ. Сурвалж бичигт Галдан бошигт болоод түүний албатуудыг өсөглөнд нэрвэгдэж байсан талаар дурдсан байдаг. Галдны цэрэг ононгоос ховд хүртэл урт замыг туусны дээр халахын нийт олон ард түмэн зам зуур дайсгансан учраас их хохирол үтсэн байна. Ийхүү ховдод цэргийн хүчээ төвлөрүүлж байгаад аажмаар Манжийн хаантай иргэн тэмцэлдэж ихсэн байна. Тэр үед Галдны дотоодод хямрал гарсан байна. Дугуйр авдан зэрэг зарим ихтгэлтэй жанжид нь цэргээ дагуулан саж гараад Галдангаас өөрсдийгөө тусгаарлаж ихсэн маш муу мэдээ байлаа. Цагийн байдал тийхүү. Түүний эсрэг чиглэж байсан ч тэрээр Манжийн эсрэг тэмцэлтэй ахин сайтар бэлтгэж байсан юм. Ахан дүү Цэвэр авдан төрийн эрхэлт хийсэн. Төрөл төрөсөд халах монголчууд түүнийг дэмжихгүй тодорхой болсны дээр өөрийн итгэлж жанжид нь нэг нэгээр урууж эхэлсэн явдал түүний зориг зүрхийг могоосонгүй. Түүний Манжтай хийх тулааны сүүлчийн найдвар Оросууд байлаа. Тэрээр Оросын хаанаас Манжийн эсрэг тэмцэлд цэрэг дарь их буу ер нь дайнд аль хэрэг болох бүхнийг гуйсан боловч Оросын тал мэдээж тусалсангүй нэрчүүгийн гэрээнд үнэн чивээр үлдсэн байна. Хэдий Оросуудаас тусламж авч чадаагүй ч Галдан бошигт Оросуудаас тусламж авсан мэтээр цуу яриад дэгдэж байсан бол Манжийн хаанч мөн эсрэг талаас янз бүрийн цуу гаргаж байлаа. Ийхүү 1696 онд Тэрлжийн 100 модонд Галдан бошигт болон Манж нар эцсийн шийдвэрлэх тулдааныг хийжээ. Манж нар түүнтэй хийх тулалдаанда хөрөнгө мөнгийг маш ихээр хайж 1696 оны 4 сарын сүүлчээр Манжийн баруун ба дундад замын цэрэг тус тусын зорьсон газарт хурж очсон байна.
Галдан Манжийн үлэмж тооны цэрэг 3 замаар ирж буйг мэдээд баруун замын цэргийг тосод зөхиод улмаар цэргийнхээ гол баазад нийлэхээр хэрлэнгээс туул голын зүг хөдөлжээ. Галдан дундад замын цэрэг мөрдөн хөөхөөс сэргийлж өртөө бүрт 100 цэрэг орхин явсаар 5 сарын дундуур туулын сав газарт ойртон ирсэн байна. Үнэхээр ч Манжийн дунд замын цэрэг Галдны цэргийг мөрдөн хөөсөн бөгөөд өртөө бүрийн үлдээс нь 100 цэрэгтэй зууралдан байлдаж байх зур Галдны цэрэг амжин дунд замын цэрэгт гүйцэгдэлгүй туул голын орчим иржээ. Харамсалтай нь энэ үед Манжийн баруун замын цэрэг аль хэдийн туулд төрүүлж ирээд нэгэн ташигтай байрлалыг эзэлсэн байжээ. Тиймхүү Галдны цэрэг Манжийн баруун замын цэргийн хооронд 100 модны газар шийдвэрлэх тулдаан болжээ. Энэхүү тулдаанд ойрдын 30 мянга, Манжийн талаас 50 мянган цэрэг оролцож, ойрдууд үлэмж их хэмжээгээр хохирол амссан байна. Үүнээс Галдан Галдны хатан Ануу энэ тулдаанд амь өргөцсөн маш харамсалтай мэдээ байлаа. Энэ тулдаанд Галдан хааны цэрэг ялагдсны дараа хоол хүнсээр ихэд гачигдаж, түүний итгэлд туслах Данжила цэргээ авч өнгийн голд байсан Манжийн цэргийн хүнсний нөөц рүү довтолсон боловч амжилт ололгүй, харин ч ихэнх цэргээ алдаад цөөхүүлээ буцаж ирсэн байна. Энэ данд ялагдсанаар Галдан нэг талаар халахын нутагт удаан төсвөрлөд суух бололцоо муудсан, нөгөө талаар Манжийн цэрэг мөрдүүзээ хэмээн болгоомжилж баруун зүг оджээ. Тэд Байдргийн хүрэн бэлчрээс Алтай нуруунд буй Бэгэр цагаан нурт сагс дүүрэн хэмээх газар шилжин суужээ. Цаг өнгөрөх тутам Галдны дотны хүмүүс сэтгэл алдан зүрхшээж уруух байдал үзэгдсэн байдлыг улам хөндрүүлж байлаа. 1697 оны эхлэр Галдан өөрийнхөө Сэвдэн балжрыгаа хаамигаас хоол хүнсний тусламж авах болохоор явуулахад хаамигийн ван Абдул Дархан Беки түүнийг тосон баривчилж бол бэдэн хүргүүлсэн маш муу бидээ байлаа. Инх Амгалан хаан ичнээ зориг өвөрлөн Сэвдэн балжрыг авчирсан тухайд нь бол шууд цаазлаагүй. Харин усад туслагч гүн Горой Чиндан охинтой гэрлүүлж эзэмшил нутагт зааж өгчээ. Гол өрсөлдөгч дайсныхаа хүүгч ороохгүй язгууртан хүнтэй ураг барилдуулж эзэмшил газар олгож байгаа нь Инх Амгалан хаан хэнийгч дагаж орвол ял асуухгүйгээр тижээн тэнхрүүлэх юм байна гэх сэтгэл төрүүлэх буюу өөрөөр хэлбэл энэ нь Манжийн зүүн гарыг дагуулах бодлоготой холбоотой арга байсан байна. Хожим зүүн гарыг эзлэн авмагц Сэвдэн балжрыг бол өчиггүй хорсон байгаа юм. Халахын нутагт байд суухын аргагүй болсны хамт зүүн гарын нутгийг алдсан. Цэргийнхээ гол хүчийг 100 модон цохиулсан. Хамтран зүтгэгч хайр татан Ануугаа алдсан. Хүүгээ Манжид олзлуулсан зэрэг нь Галданд туйлын хүнд цохилт боллоо. Гэвч Манжийн хаан Галдны хүчийг дутуу үнэлээгүй бөгөөд Галдны тэмцэл хэрэгхийг Төв Азийн нэлээд хэдэн улс орон анхааран ажиглаж байсан учраас Инх Амгалан Галданг дарахын тулд элдв арга хэрэглэж хүч хөрөнгө хайр найргүй зарж байсныг түүхэн сурвалжуудаас мэдэж болно. Инх Амгалан хаан Галданд элдв хэрэгэмцол өндөр албан тушаал амлаж үнэт хувцас эд агуурс алт мөн гэлгээж баян тансаг амьдрал амлаад ч түүнийг талдаа татаж бол чадсангүй. Галдан бошигт хаан хэдийгээр хүүгээ олзлуулсан дайсны хүрээлэлд орж өсгөлн зовлонд учраад байсан хэдий ч харийн төрөмгийлэгчдэд бун өгч дагаар орсонгүй. Монголын тусгаар тогтнолын төлөө эдцээ хүртэл тэмцсэн юм. 1697 оны эхлээр Галдан Шаргын говь, Чацран, Сагс дүүрэнгээс Ац амттай гэмэх газар сэлгэн суужээ. Энэ үед тэдний дотоод зөрчил улам гүнзгийрч Данзан, Равдан, Данзан омбд нарын зэрэг Галдны дотны ноёд Манжийн хаанаас ирсэн элчид дагаар орхоо ичнээ мэддээд байлаа. Байдал нааштай эргэсэнд Инх Амгалан хаан Галдан бошигтыг бүр мөсөн дуусгахаар шийдвэрлэжээ. 1697 оны 2 дугаар сард баруун мужуудаас их цэрэг бэлтгэн Бээжингээс Инх Амгалан хаан мордсон байна. Тэрээр Галданг нэг мөсөн дуусгахаар шийдэж сүүлчийн итгэлд нөхөр Данжила руу загтал битсэн байгаа юм. Тэрхүү загтлыг задлж үзвээс тэр хэр дор зүүн гарын олон тайжнаар цөм урваад Галданг гэв. Гагцхүү чиний төдөөхөн Галданг дагалдсан бүлгээ. Чи дүүгээ Галданг дагуулад авч ир чадваас чамайг төрийн бээс өргөмжлөөд эрхмийн төлд хүргүүлмэ. Авч ир чадахгүй чиний бие ирвээс бас чиний баян эрхмийг хэрхвчбэр алдуулахгүй. Тэрч байтугай чиний харьяат ардын дагаар ирснийг нь би цөмийг нь ялыг нь хилтрүүлээд эрхэм нүүртэй болгож тижээхийг чи мөн сонссон буйзаа гэж Данжилаг ятгаснаас үзэхэд Манжийн хаан эцсийн мөчийг хүртэл Галданг эрхэндээ оруулж авахыг чармааж байсан нь харагдаж байгаамаа. Галдан хаанаас ч тусламж авах болцоогүй байсан ба итгэлтэй нөхөд нь салан отсон учраас Манжийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Ингээд 1697 оны
3 дугаар сарын 13-нд 53 настай Ац амтай гэдэг газар Галдан Бошигт хаан таалалд өгсөжээ. Хятадын сурвалж бичигч тэмдэглэснээр инх хамгалан хаан өөрийн биеэр 3 дахь удаага дайлаар одохтул тэргүүлсэн муу хулгай Галдан им мууж үхэд ясыг өргөв гэж тэмдэглэжээ. Галдангийн үйл ажиллагааны нэг чухал тал нь Манжийн төрөмгийллийн эсрэг тууштай тэмцэнд оршноо. Хожим инх хамгалан хаан инхүү альджээ. Галдангийн ясыг олж зээлэнд үлгэж түүний хүүгүүдийг барьж авчираад хулгай самун үрд арилв. Сарнсан хязгаар маш тайван болов. Үүнд хөхнөр мөргөөд ирэв. Хаамын улс барихаар ирэв. Баруун зүгийн газар хүртэл шууд нэвтэрч бүрнээ дундад улсын соёлд дагав. Хан, шан, сүн улсын дагуулсангүй хүчийг бий дагуулв. Их гавьяа байгуулв хэмээн Галдан яснаа төөлийн өндөр үнэлээд энэ зэрэг гайхамшигтай бодлого бүрнээ богдын таллаас гарсны тул тулгар нээсэн гавьяа хэмээн байтугай гэж зарлиг болгож байжээ. Ийхүү Манжийн эсрэг тэмцэгч Галцогтой хаан Галдан Бошигт насан эцэслснийхаа дараач 50 амгалан байсангүй. Түүний ариун бие зохицос харийн улсын нутагт олон түмний нүдэнд шон дөлгөгдөн хатагдаж түмний өмнө тавигджээ. Галдан хаан таалал эцэснээр хөхнөрт Манжийн зэрэг орох боломж олгоцсон юм. Төвдийн өндөрлөгт Манж нар чөлөөтэй нэвтрэх боломж бүрдсэн юм. Парис хотын сонинд Манжийн инх хамгалан хаан Галдан ялсан гавьяаны тухай мэдээ хэвлэгдэж байсан нь уг үйл явдал тухайн үед дэлхийн нийтийн анхаарлын төвд байсныг мэдэж болно. Галдан бол Чин улсын Төв Азид явуулсан булаан эзлэх төрөмхий бодлого, үйл ажиллагааг хамгийн хүчтэй эцэг хүртэл тууштай эсэргүүцэгч нөлөө бүхий итгээд байсан учраас Манжийн хаан түүнийг дарсныгаа урьд байгаагүй гавьяа хэмээн үнэлсэн байна. Галдан хаан бол Монголын галтай цогтой тэмцэгч байсан бөгөөд үр хойч нь болсон өчүүхэн бид хятад сурвалжийн мэдээ худал байж Галдан хааны бие цогцос Монголын тал нутагта амар амгалан тайван орчиж байгаасаа гэж залбирнам. Эсгүйцэх шиг үндэс дутуумод ургаж эс цэцгэлэх шиг хаан үгүй бол улсын төр самтан халах үгүй бол Монголын хагсан халах ойртыг хагцаасан хар Манжийн санаархалт хааны толгой хэрэгтэй бол хар толгойгоо би тавьсан. Эвлэж найрамдыг гимээс эрлэг байсан ч эвдэж тарай гэвээс эцний зарилгыгч бүү даг ментлэн хүндлэх аваас чөтгөрч байсан мэхий миний нутаг газар шорооноос бурхан гуйсан ч